Монгол улсын төрийн шагналтай соёлын гавьяат зүтгэлтэн цэндийн дорж готов. Тоодог базар өгүүллэг. Тоодог базар гэж миний багад манай нутагт нэг марзан өвгөн байв. Дээлээ дэндүү хөөргөж бүсэлдгээс тоодог хоч хүртжээ. Базаргаа гэрхийн тулд өмнө нь мангар гүрсэд дэнх жамц хоёрын нэгэн паянг цухас дурдах нь манай голынхныг багцаалахад дэм болно гэж би үзлээ. Найр наадмын шувдраг дуусаагүй намрын налайсан шар өдөр мангар гүдээ дэнх жамцыг худгалжглаа гэсэн мэдээ хэрд хийлгэв. Гэхдээ хүн худгална гэдгийг юроос үзээгүй манай нутгийнхан гомб гүрмэн гэж дөнгөж залбирчээ. Мангар тутгалуулсан дэнх хойд хотонд үхэж хэвтнэ гэсэн дуйлаанаар хүмүүс тэр хот айлд тал бүрээс цугларч бас хажуугаар нь айраг арх сүгэнцгөө. Хутгалсан, хутгалуулсан мангар дэнх хоёрыг үзэх гэсэн хүүхнүүд хүртэл зайдан моринд 2-3-аараа сундалдан олон урт нүцгэн шилбэ мориныхоо гидсэн доогуур савчуулан давхиж иржээ. Ер нь гашууны голд энэ аимшигт хэргийг сонирхолгүй гэртээ хоцрох хүн гараагүй юм гэдэг. Ганц хоёр гэрээр бэлчээр хөөж нутгалдаг улс далмил гарвал олноороо цугларч хөгжилдөх дуртай. Хүмүүс эхлээд хутгалуулсан дэнхийн зовоорыг хуваалцах уу? Эсвэл найзыгаа хутгалсан мангарт юун түрүү таарсан шанг нь хүртээх үү гэж эргэлзэв. 7 настай бибээр эхлээд дэнхийг үзлээ. Дэнх жамцгийгч зузаан бор залуу хүн шавуулжээ. Би түүнийг хутгалуулсан юм чинь өдөд бараг үхээ биз гэж түгшиж байв. Гэтэл дэнх жамц олны дунд бэлхэмзэлж нүцгэн мундаг хүрэн зээж ханхалзуулаад би яг одоо өхөлээ гэдэл хуцных шиг аргил дөрвлөг дуугаар сөөнгөтгөн сүртэй. Би түүний хутгалуулсан шархыг харах санаатай дэнхийг тойрон суусан хүмүүсийн мөрөн дээгүр өнгөлцөв. Надад цус нөөж шарах сорив юу ч харагдсангүй. Шоохой шарав хэмээх манай ойрын хамаатан согтуу эр нүс нулимсандаа шал нойтон болсон нүрээ дэнхийн нуруунд наагаад л цаяагүй мөн новш. Чи одоо ингээд хүнд хутгалуулаад үхэх чинь гэж уйлаад л. Дэнхийн далан дээр нэг газар аяархан тэмтрээд ч байх шиг. Тэгсэн нь шоохой шарвын тэр илээд тэмтрээд байгаа газраас нь нэг жоохон ягаан цус бултайчихж. Шоохой шарв дэнх чамц хоёр урд хамрын цаагаар урсдаг долооны голоос цуг ирсэн. Өөрөөр хэлбэл гадны хоёр тул ээх нутаг нэгтэн гэж элгэмсэж буун тэр ямсанж. Шоохой дэнхийн тэр ягаан шүүстэй бяцхан шарханд хурууныхаа өндгийг зөөлхөн хүрэх гэснээ зүрх алдан огол харааж ингэчгсэн хойно чи одоо яаж тэсхэв? Үхэлгүй өөр яах вэ? Өнчүн болохоор чин дээрлэхэж байгаа юм. Гашууныхан чи бит хоёрыг гадуурхаж байгаа нин. Ерөөсөө амьд дээрээ долооныхоо голын барааг харъя гэдэл уйлаад байх юм. Дэнхэн нүцгэн түндгэр хүрэн нуруугаа олон түмэнд үзмэр мэт зориуд хандуулж бяцхан ягаан шуус бултайсан шархаа үзүүлэнгээ. Би одоо яг үхэлгүй өөр яах вэ гэж янцаглаад аймаар. Тэр айлын саран гэрэл гэдэг хөөхөн хүүхэн дэнхийг царайчлаад айраг арх аяглаж өгөөд байх юм. Согтуу шарваагч уу гашуудлыг далимдуулан айраг арх ээлжлэн залгилна. Дэнхийн далнаас ягаан шүүс бултай хавч цааш сүртэй юм болж базаасангүй. Өөр сонирхох юм энэ гэртэж алга. Би мангар гүдээгийн байгаа баруун гэрөөд чавхадлаа. Юм л бол ална, хятна гэж онголцож явдаг хоёр том час улаан нүдтэй тасхар сахалтай мангар гүдээ бүр шалдаа буучсан. Гадаа гэрийн сүүдэрт уруу царайлан намрын айраг шимэн. Хэдэн залуу мангарын нуруу сэрвэг ээлжлэн базалж хуян шар усыг нь тараах зур. Чи минь одоо ингээд шоронгийн тав болж тэ гэхэд мангар хоёр том догшин улаан нүдэндээ бэлгсэн нулимсыг энгэрлүүгээ сар хийтэл асгаруулаад л миний шоронд орох яах вэ? Дэнх минь л үхэхгүй бол яамайсан. Уг нь би түүнийг хутгалахдаа
цээж рүү нэвт бүлчгэж магадгүйгээд хутганыхаа үзүүрийг хумсны толион чинээ цухайлгаж 2-3-аараа сайн чимхэд далны ясанд тайглэхээр хатгсан шүү ухаантай юмсан. Явж энэ бүгд саран гэрлээс л болж байгаа юм гэдэг санаалдан нөхөдөдөө түнэн. 3 дахь жижиг бор гэрт хідэн өвгчүүл мангарын дэнхийг утгалсан хутгийг тогоо нэрж буй их галд улайсгаж үзээд хэр лав орсныг тогтоох гэж ядна. Улайтгсан хутганд хүний маханд орсон хэсэг нь өөр өнгөөр ялгардаг гэж гашууны голын бүхнийг мэдэгч хөөхгүйч өвгөн айлджээ. Гэвч улайтгсан хутганд 2 янзын зураас гараад болдоггүй. Энэ 2 зураасаар бол дэнхийн нуруунд хутга нэг бол төө илүү лав орсон. Нөгөө бол дэнхийн далыг хутга хумсын чинээхэн эсэгсэн гэсэн 2 сүрхийн онш сөргөлтөөд гашууны голын өмнөө барьдаг ёгзөр өөгчүүд ухаанаа бүр баржээ. Үдээс хойш хүн тутгалуулаад амь гарсан дэнх жамц хүн хутгалаад шоронд явах гэж буй мангар гүрсэд хоёроор толгойлуулсан баахан хүн гол өгсөж уруудан найрлаж билээ. Тоодог базар бол энэ хоёроос арай өөр нэгэн. Тэрээр гайхамшигтай сайн ир. Баригдшгүй хулгайч явснаа хооч үеийнхэндээ итгүүлэх гэж хөдлөх бүрдээ мартахгүй жүжиглээд салахгүй түүнийг царыг сайн мэдэх нутгийн хөгшчүүлд яршигтай. Гэвч тоодог базар цөхөрөхгүй. Тэрвэр ёсон мэт дандаа ногт ганцгалж явна. Яаж буйн тэрвэ гэвэл хулгайлсан адуугаа ногтлоход бэлэн гэж тэр. Үргэлж 9 зоос шигшиж мэрэглэн. Зоосоо гэртээ шигшин. Гадаа хаяанда гэрээ налж суугаад шигшин. Нүдэ аниж амандаа тарин шивэгнэн. Залбирна. Залбирахтаа царай нь хачин зовоортой бараана. Мэргэлснийхээ дараа санаа алдна, сэтгэлээр унана. Яагаад гэвэл маш том хулгай хийсэн болохоор л тэр. Түүнийг барих гэж хөөцөлдөж яваа төрийн шүүх цагдаа тоодгийн зоосонд дэндүү баяртай, дэндүү олон хөртөө буугаад өөрөөр ер буухгүй зовоно. Тоодог базар баригдах нь яах нь вэ гэж өөрийгөө мэргэлэхэд 9 зоосонд нь дандаа хар нар. Хар сар. Цагаан хэрэг ганц хөлтөө хар чон. Эсвэл огт хөлгүй цагаан арслан буун. Тоодог базар том хулгайч сайн ир учраас уйлдсан хулгай нь аймар тул түүнд маш хэцүү байна гэсэн сэтгэл түүнийг тойрон суусан багчуулд төрнө. Төрийн шүүх цагдаа зоосонд олон хөлтэй чон хэрээндээ их баяртай төлөг буувал маш аюултай гэж өвгөн базар хааныг унгана. Шүүх цагдаагийн хэмэр сүлтийг үзэхэд толгой зоос нь 8 хөлтэй хар арслан буувал дахиж мэрэглэх хэрэггүй хэмээн тоодог зоосоо авдартаа хийгээд хэдэн өдөр уулын хэр дээр алсыг дурандан санаалдана. Хулгайгаа сөхөгдөх вий гэж гэрт гадаа хээр морин дээрээ ямагт мэргэлдэг тул 9 зоос нь илэгдээд дээр нь байсан хутан Монгол хятад үсэг арилжээ. Гэвч базар өвгөн зоосоо аль талаар буусныг андахгүй. Үнэн дээр базаргүй хулгай хийх нь ч хийжээ. Хулгай нь ямар хулгай байсан бэ гэвэл зэрэгэлдээ сумын шуурган дуруутсан адуунаас сарнсан нэг тарган шүтлэн байцаар манер хүнс хийчихсэн аж. Энэ бол маш олон жилийн тэртээ болсон хулгай. Түүнээс хойш байцны хулгай дотроос нь хатгаад зүгээр суулгахаа бүр болжээ. Эр чадал эрдэм ухаанаа дахин туршихаар ямагт ногт ганцгалах авч 9 зоос нь дахиж хулгай хийвэл ёстой баригдах юм байна гэж дандаа бууж айлгана. 9 зоос нь хулгай хий гэж огт буусангүй. Тоодог зоосныхаа үгнээс гардаггүй хатуу зарчимтай тул байдснаас хойш нэг ч хулгай хийсэнгүй. Үүндээ бухимдах боловч зоос нь тэгж буугаад байгаа юм чинь яаж хулгай хийх вүлээ? Тоодог зоосноосоо зөрж зүрхлэхгүй. Бүр тэгээд сурчсан хүн. Зоосноос ондоо хэмбугайч үгэнд үл орно. Нэг шөнө баримтлагдж хөлүүлж байна гэж зүүдлээд сэжиг нь хурж өндийгөөд мэргэлж үзвэл өөрийг нь барихаар яг одоохон машин хөлгөлсөн буутай олон дарга ирж яваа зоос буужээ. Зоосондоо яс итгэдэг тэрбээр босч хувцлаад гарвал шөнийн харанхуйд газрын мандал дээгүр
Машины гэрэл тэднийхийг хурцаар цоргиод айсууг нь базар өвгөн тэр чихтэй аргамжаатай морой барьж унаад зүхтааж амжжээ. Хүний нутгаар өвгөн базар олон хоног хэнэггүй царайлан гисүүчилж бас хажуугаар нь сайн нэр базрыг аймгийн шүүхээс ирж буйд уйлан гарч байна уу гэж битүүхэн чих тавьж явлаа. Тод хэний хүчинд баригдсангүй вэ? Мэдээж 9 муу зоосныхоо чаар л мултарч. Гэтэл базар өвгөн шүн гарч харахтаа тэнгэрийн хаягаар дөнгөж цухууж буй том гилан од анивлцахыг машины гэрэл гэж эндүрч оргон зайлсан юмсанч. Хоргож явахдаа мэдээж өлсөн, цанган, ядарна. Тэгээд олноос зөөдгийн нутгалдаг танил ганц бие эмэгнийд очиж цай чануулж тэнхэрхээр талын өнчин гозгор уулын бэл ороотол өөдөөс нь хөнгөн тэрэг гараад иржээ. Базар өөрийгөө барих гэж хөөцөлдөж яваа машинтай хаалц туулчихлаа гэж ухаан тавьчихаж. Өвгөн ямар гэмт хэрэг үлдсэн бэлээ гэвэл өнөөл байцсны хулгай. Өөр ямар ч хэрэг тарайгүй. Машинд Өөрхангай аймгийн прокурор Арвай Хээрэнийг хулгайч ирж яваа юмсанч. Өөдөөсөө гарч ирсэн ганц морьтой хүнээр газар залгахаар нөгөө машин базар өвгнийг тосож давхитал өвгөн машинаас ухаангүй зүхтаажээ. Энэ яагаад машинаас зүхтаадаг итгээд вэ? Гэж прокурор сэжиглэж өвгөн базрыг илдэв. Өвгөн тоодог бартаагүй цэлгэр толд хурдан тэрэгнээс хаашаач мултарч чадахгүйгээ ухаарч хадархаг өнчин толгой бийдэх бартааг ашиглахаар дээхнүр орон тойрч хурдлав. Машин түүнээс жаахан дойхнуур хад чулуугүй бэлээр уулын хормойг алсуур ороож давхилаа. Өнчин толгойг нөгөө хоёр хэд тойрч хөөсөлдөв. Тоодоггүй морой цуцах тусам толгойн биеуд мацаж хад чулуу сүлжин машинаас зай барина. Эцэст нь прокурор энэ яасан ч зүгээр хүн биш. Аюултай оргодол байж таарна гэж хардаад буугаан гаргаж тоодгийн толгой дээгүр хэд буудав. Хурдан бууны хурцсан толгойных нь хуйхыг халуу оргиулан сүнгэнлээ. Энэ мөчөд тоодгийн унаж явсан муу харшсан үрэн буун дуунаас бусгахдаа бүдэрч хамраараа газар хатхан ойчлоо. Өвгөн тоодог годройтож буй морин дээрээсээ малгай шиг хийсв. Машинаас яагаад зогтсон бэ гэсэн анхны байцаалтад өвгөн тоодог ямар ч үчиг өгч чадсангүй. Алив хүүхэд ус байна уу? Ус. Өвөө нь бөөгөлрөхнө гэж айхилж өөхөллаа. Сайн ир өвгний хамаг бие чичирч хар хөлсөн нас гарч үнэхээр л үхтэг дээрээ тулжээ. Гэмгүй хүн машинаас зугтах ёсгүй. Чи ямар гэж гэмт хэрэг хийсэн зөнөг вэ? Одоохон үнэнээ хэл. Хийсэн хэрэгээ хүлээхгүй бол Арвай Хээрийн шоронд арьс ястай чинь хатаана. Гэхэд мань сайн ир ганц байдсны л хэрэг бий. Өөр ямар ч гэм энэ насандаа би үйлдээгүй хүн гэж нуудаг ганц хулгайгаа илчлэв. Ганц байдс та яасан юм бэ гэж прокурорыг байцаагад өвгөн сайн ир ганц байдс хулгайлаад идчихсэн гэж хамаг нүглээ дэлэглээ. Хэний байдс байсан юм? Хэний хийх нь мэдэхгүй. Хизээ хулгайлсан байдс вэ? 35 жилийн өмнө хулгайлсан байдсаа гэж улайв. Манай нутгийн том хулгайч нь тоодог базар. Хутга мэсний хамгийн хэрцгий хэрэг гэвэл мангаргүй дээ. Дэнх жамц хоёрын зэрлэг явдлыг гүйцэх тийм мууярын хэрэг төв миний багад гараагүй юмдаг. Муу юм үзээгүй, муухай ажил хийгээгүй, нутгийн танил ахын дүүсээс өөр хүний бараа огт хараагүй ягаад эргэж уулзах улаан нур халуунтал худал хэлхээс айдаг тийм л ард түмний дунд балчир нас минь өнгөрчээ. Өөрхангай прокурор базаргайг голоод хээр хайчхаад яваад өгч. Базаргай прокурорд толгой дээгүүрээ буудуулснаас хойш маш томоотой болж бас өвтөлж ядраад гэртэн хэвтэж байдаг болсон юм. Намайг нийслэлд олон аймгийн хүүхдүүдтэй нэг ангид суралцаж буйг сонсоод базар өвгөн нүдэн бодол дарагдан хэвтэх зураа. Хотооны энэ хүүхдүүд хулгай хийвэл яаж баригдах вэ? Алс холын тэр олон аймгийн хүүхдүүд морь дамжуулбал көмөн хол цөлөндөө азаргаар нь адуу зовчулсан ч сураг гарахгүй гэж их л ядруухан өгүүлж байж үлээ.